мэлхийг унш аратан андтын үлгэрэн тухай гайхамшигт хормотой танилцъя хөвчлөлтэй явдлууд дүүрэн хүмүүжийг ухаан жилдэг тухайд бүрийн дуртай цаг үлгэрэн яриг нашасуу үлгэрэн яриг нашасуу Үлгэрийн цаг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За, би өнөөдрийн үлгэрээр алимтай холбоотой нэг сонирхолтой үлгэр бэлдсэн. Сонсоход бэлэн үү? бэлэн. За. Эртээ үрдийн цагт нэгэн эвгэн өвгөн хоёр үзэсгэлэнтэй охинтойгоо хамт амьдран суудаг байж гин. Охин нь маш үзэсгэлэнтэй. Охин ойгоор зугаалах үнэхээр их дуртай гин. Тэгээд нэг өдөр ойгоор зугаалж яваад нэг алюминий мод олж харав. Тэр алюминий модон дээр нь асар том алим ургасныг охин олж харлаа. Тэгээд үсрээд хүрсэнгүү гин. Охин үнэхээр их идэхийг хүсээд дахиад үсрэгвэн. Дахиад л хүрсэнгүү. Охин газарт байсан гişүүг аваад алим руу олин онилсоор газарт унгааж чадваа. Алим их содон, хачин, гоё өнгөтэй харагдаж байв. Охин үнэхээр их идэхийг хүсээд нэг хазлаа, хоёр хазлаа. Амтанд нь болоод эзэрлэлээ. Нэг мэдэхэд охины гидс нь үнэхээр их том цүндий ч гэсэн байв гэн. Тэгээд охин эзэрлэлээ. Нэг мэдэхэд дүдэн анилдаад унтаад өгөв. Охин нүдэнээс эртэл алим байшин дотор унтаж байв гэн. Алим байсан дөө. Тийм. Бүх зүйл нь алим. Унтаж буй алим орон. байшин дөө. Тийм. Унтаж буй орон алим, цаг, сандал, бууд ингээд бүх зүйл нь алим. Идэж уух нь хүртэл алим. Тэгээд тийм бүх юм нь алим. Тэгээд охинд их сонирхолтой санагдаад, бас идмээр санагдаад, охин бүх хамтангаас нь идэж гарав гэн. Орноос нь хүртэл хадсан юм уу? Тийм. Тийм орноос нь хүртэл хадсан. Тэгээ бүх зүйлээс нь ингээд идээд үйжсэн чинь харсан шажигных чимээ гарлаа. Тэгээд охин эргээд харсан чинь алимын давирын голоор хоёр нүд ширтэж байв гэн. Ингээд хоёр нүд үү? Тийм. Тэгээд охин ингэж гин. Хүүе би хаана байна? Энэ ямар газар вэ? Саний хайг ойлгосонгүй. Аль хэсэг юм? Саяны нөөний хөөх би аан байна гэдэг. Охин нөгөөний хоёр нүд ширчсэн шүү дээ. Тий. Тэгээд охин гайхаад хүүе би хаана байна? Чи хэн бэ? Гэдгсэн чинь би бол Алимон хотын Алимаа гүнж байна. Чи яг одоо Алимон хотод ирсэн байна. Гэт тэр хоёр орой болтол тоглоод танилцаад хамт цагийг зугаатай өнгөрүүлэг гэн. Тэгээд тийм бүр орой болсон. Тэгээд Алимон гүнж цаг руу анзаарч хараад цаг үнэхээр орой болсон маань. Чи одоо гэрлүүгээ хайх хэрэгтэй. Аав ээж чинь зовж байгаа. Тэгэхэд Хөөх аав ээжийн зовж ин гэж үү? тийм. Охиндоо санаа зовоод. Алга болцсон байна, төөрсөн байна гэж бодоод үү? Тийм. Тэгэхэд охин үлгэр сайхан энэ бүхнийг орхиод үнэндээ би салж уммааргүй байна гэжээ. Тэгэхэд Алимон гүнж ханд нөхөж хүчтэй шүү. Амтанч гоё л доо. Гэхдээ аав ээжээс илүү юм хаач үгүй дээ. Би Алимон хотоо бүхлээр нь аав ээжийн төлөө бол сольсон ч чадна гэжээ. Бүхэл бүхний хотойгоо. Тийм бүхэл бүтэн Алимон хотоо аав ээжээр сольсон ч чадна гэсэн байхгүй юу? Тэгэхэд охин Бүхэл тэгвэл тэр Алимон хотоо юу? тийм Алимон хотоо. Юугаар ч сольсон чадна гэж байгаа юм уу? Үгүй. Алимон хотоо бүхэлд нь аав ээжийн төлөө солих байхгүй юу? Аав ээжтэй болохын тулд. Аав ээжгүй юм уу? Тийм аав ээж байхгүй. Алимон охинд. Тэгээд ингэдэг байхгүй юу? За. Тэгвэл би явъя да. Чи тэгвэл дараа манад ирээрэй. Чи Алимон хотынхоо сонин сайхныг манай аав ээжид ярьж өгөөрэй гэж гин. Тэгээд Алимон гүнж охинд гарын бэлэг болгоод сагс дүүрэн алим тэрвэрлэг гэн. Бүр өгч байгаа юм уу? Тийм бүр өгч байгаа. Тэгээд тэр хоёр модны дэргэд ирэхэд охины гэр нь алсаас харагдаад
Охинч гэрээс аснаа сая л угаарсан мэд гэрийн зүг гүйж одог нь. За ингээд үлгэр туслаа. За. Та гур энэ үлгэрээс юу ойлгож авсан бэ? Би бол ингэж ойлгосон. Аав ээжээс биш. Найз нөхдөд илүү аав ээж нь илүү чухал байдаг гэж ойлгосон. Тийм аав ээж нь илүү чухал байдаг. За манлай чи юу гэж ойлгосон бэ? Хамгийн төгсөлийн хэсэг нь. Юу гэж ойлгосон? Амт нөхдөс илүү аав ээж нар нь чухал. Амт нөхдөс илүү аав ээж нар нь илүү чухал тийм ээ? Би ч гэсэн амт нөхдөс илүү аав ээж нь чухал гэж бодож байна. Чи хэрвээ алимун гүнж болоод төрсөн бол яах байсан бэ? Охиныг хараад яах байсан бэ? Охиныг хараад гайхаад тэгээ танилцаад тийм шиг охиныг хараад гайхаад тэгээ танилцах байсан. За та хоёр яах байсан? Алимун гүнж болоод төрсвөл? Ээжтэй. Ээжсэн тийм. Тэгэхээр хамгийн чухал гол зүйл нь амт нөхдөс илүү тэгээд ямар ч амттангаас илүү бүхнээс илүү аав ээж нь илүү чухал гэдгийг энэ үлгээр биднэрт хэлэх гэсэн байна тийм ээ? Тийм. За. Өнөөдрийн үлгэрийн цаг нэвтрүүлэг маань ийхүү өндөрлөлөө. Баяртай. Шүтээ угаагаарай.